Монголсын намын гүйцэтгэх зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар дэд сайд нарыг ярилцаа сангийн дэд сайдад Пүрэв, Батлан хамгаалахын дэд сайдад Баттүр, барилга хот байгуулалтын дэд сайдад Байгалмаа, зам тээврийн сайдад Иржааныг улирахаар болсон байна. Тэгвэл Монгол Ардын намын удирдах зөвлөлөөс аж үйлдвэрийн дэд сайдад Бадилхан, гадаад харилцааны яамны дэд сайдад Оюундар, эрүүл мэндийн спортын дэд сайдад Атармаа, уул уурхайн дэд сайдад Тэмүүлэн, Хүү амын хөгжил нийгмийн хамгааллын дэд сайдад Мөнхбаатар, боловсрол соёл шинжилгээ ухааны дэд сайдад Төмөрбаатарыг нэр дэвшүүлсэн бол Хүнсүдэ аж ахуйн дэд сайдад Батцоргийг дэвшүүллээ. Монгол Улсын сайд засгийн газрын хэрэгжих газрын дарга Баяр цогт орон нутгийн удирдлагуудаа цахим хурал хийлээ. Тэрээр хурлын эхэнд яам агентлагууд дахь чиг үүргийн давхардлыг арилгаж удирдлагын шат амжилтыг цөөрүүлж эхлээд байна. Төрийн үйлчилгээний ажилтнуудыг төрийн албан хаагчийн ангиллаас гаргах, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг төр бизнесийн түншлэлийн зарчмаар явуулах бодлогын шинтгэлийг эх онд хийнэ. Төрийн албанд хийх эдгээр шинтгэл төсөв зардал хэмнэх зарчмыг тууштай баримтлана гэж онцолжээ. Дэд сайд нарын нэрс өчигдөр эцэлэн шийдэгдэж Монгол Ардын Хувьсгалт намын гүйцэтгэх зөвлөлөөс хууль зүйн дэд сайдаар ууган гэрлийг хэвээр нь үлдээхээр тохиролцсон бол намынхаа дарга энх хоёрын туслах байсан тулгыг боловсрол соёл шинжилгээ ухааны яамны дэд сайдаар томилуулахар болжээ. Анагаахын шинжилгээ ухааны их сургууль Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монголын оюутны холбоо хамтран өчигдөр оюутны эрүүл мэндийн төвийг байгууллаа. Одоогоор тус төв нь оюутнуудад урьдчилан сэргийлэх хүслийг үн төлбөргүй хийх юм байна. Уг төвийг байгуулахад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 30 гаруй сая төгрөг, анагаахын шинжилгээ ухааны их сургуулиас 10 гаруй сая төгрөгийг гаргажээ.